Love, Sex, Love and Sex. Keks podcast Keksтэй холбоотой Монгол уран бүтээлүүдийг дэмжих ёстой. Тэгээд Woo application дээр Woo Originals series-ийн Love and Sex гэдэг олон ангит Монгол эротик кино байгаа. Тийм болохоор манай Keks podcast-ийн сонсогч нар дэмжиж үзээрэй гэдгийг бид хоёр уриалж байна. Аха. Love and Sex кино маань 2 үлрэлттэй юм байлээ. Тэгээд та бүхэн киног Woo application-д 9900-ийн стандарт HD, 19900-ийн премиум HD гэдэг багцуудаар үзэх боломжтой. За Love and Sex-ээс гадна маш олон кинонууд байгаа. Та бүхэн бас татаад үзээрэй. Keks podcast. Keks podcast. За сайн байцгаана уу. Keks podcast-ийн ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Бид тэр амар тухтай сууж байна. Cheers. Тэгээ бас манай студиас айгуу сайхан бодон талсан байна. Тэгээ Our Secret-ийнхэндээ баярлаа. Бодон дээр подкаст хийн. Бодон дээр амарна, бодон дээр кексч хийх байх болно. За тэгээд өнөөдрийн дугаар маань золоо бит хоёр бас хоёулахна хийхээр шийдсэн. Тэгээ өмнөх бит хоёрын хийсэн дугаар та бүхэнд бас магадгүй таалагдсан бах гэж найдаж байна. Тэгээ бит хоёроос сонин сайхан юу вэ те гадуур дотор одоо секстэй холбоотой янз бүрийн мэдээнүүд юу вэ? Тэр талаар бас өнөөдөр ярилцъя гэж шийдсэн. Тэгээд ер нь бол бас нэг та бүхний хүсэн хүлээсэн хүсэмжит нэгэн зочныг өрсөн боловч 2 удаа мөрсөн байдаг байгаа гэж. Тэ нэрийг хэлэхгүй. За тэгээд эхний асуудлаа хэдүүлээ ярилцгаа. Энэ бол бодит амьдрал дээр болж байгаа зүйл болсон байхаа гэж бодож байна. Тэгээ манай золоо ер нь бол сүүлийн үеийн мэдээлэлээс ерөөсөө ингээд байнга ингээд сонирхож идэг болохоор надаа бас сонирхуулахын тэгээд бүгдээрээ хамтдаа сонсцгоё. За миний нас барах гэж байгаа эхнэр надаас асуусан хэрвээ экстэйгээ секс хийх юм бол окей юу гэж. За ерөнхийдөө тайлбарлаад өгье түүхийг нь. За би англиас монгол хэл рүү орчуулад байгаа. За би нэг тархиндаа суулгаж чадахгүй байна. Гэтэ би энийг яг одоо хэлмээр байна. Миний эхнэр хор тавдартай. Тэгээд дээдл нь 9 сар амьдрна гэж байна. Би бол одоо амар их хүн дээр зохиолж байна. Хүнд зохиолтонд орлоо. Бид нар хамтдаа 10 жил байгаа. Тэгээд би өөрийнхөө эхнэргүүгээр амьдралаа төсөөлж чадахгүй байна. Тэгээд тэр байхгүй болонгууд нь яхаа мэдгүй юм байна. Тэгээ би түүний сүүлчийн өдрүүд нь мөчүүд нь сайхан байгаасаа гэж би бүхнийг хийж байгаа. Тэгээд ямар ч хүслийг нь юу н биелүүлж байгаа. Тэгээ эмчнэр бол юу гэж хэлсэн бэ гэвэл 4-5 сард бол түргэнцэр дээр байна. Тэргэнцэр дээр? Тэргэнцэр дээр байгаа юм байна. Тэгээд 8 дахь сар дээр тэр бол орноосоо босч чадахгүй. Тэгээд сүүлийн хэдэн 7 хоногоор нас барах болно. Хэрвээ хурдан хэрвээ төлөвлөгөөний дагуу өгтөлүүдээж тэр. Тас хүний бас юм. Чи одоо өгстэй шүү дээ. Чи ягаа амьд. За. Сая бол хэлвэс шүү. За эмчнэрийн таамгаар ер нь бол ойролцоогоор үзэхэд бол 9 сарын дараа нас орно. Тэгээд нэг 4-5 сарын дараа бол баг тэргэнцэр дээр суучих нь байна. Тэгээд 8 сарын дараа бол баг хөвтөрт орчих магадaltaй гэж хэлсэн юм байна эмчнэр. Эхнэр маань сайн надад хэлсэн. Тэгээд амьд байхынхаа үед хамгийн сүүлийн өслүүдийн нэг үйл өөрийнхөө нөгөө өмнөх экстэйгээ секс хиймээр байна. Тэгээ би шокнд ороо тэгээд асуусан what the fuck ягаад чи энийг хүсэж байгаа юм бэ? Гэсэн чинь тэр юу хэлсэн мэ гэвэл одоо физиологийн хувьд би хамгийн тохирсон хамтрагч нь тэр байсан юм аа гэж хэлсэн. Тэгэнгүүт нь дараа нь тэгэнгүүт нь тэр амар маш удаан заримдаа секс бол зөвхөн одоо юуны тийм биеийн хүслийн физиологик байдаг. Тэгээд сэтгэл зүйн хувьд надтай секс хийхэд амар бол амар гоё байдаг.
Нөхөртөөгөө сэтгэл зүгээрээ секс гэхэд гоё үйдэг. Экстэйгээ биеэрээ секс гэдэг гоё үйдэг. Гэтэ би бол худлаа шааж ийн гэж бодоод байгаа. За. Тэгэхээр би бол одоо энэ асуудалтайгаад байдаг миний нас барах байгаа эхнэрийнхээ сүүлийн мөчийг сүүлийн одоо хүслийг биелүүлэх үү өөрөө миний эго үнэхээр унтсан байна. Эсвэл нөгөө юу эсвэл түүнийг би өөр залуутай секс түлээд надаас илүүсэн секс тэр надаас илүүсэн залуудаа унтуулах уу? Би бол амар ууралсан байна. Тэгээ бас намайг одоо нөгөө юу одоо betray хэрж юу хөө намайг байхгүй болгож одоо нуран унгааж юм гэх юм юу гэх юм те. Одоо нөгөө betrayal гэдэг нь шүү дээ одоо. Тий одоо хагаргаж бутаргаж байгаа тий. Хагаргаж бутаргаж байгаа. Сэтгэл минь эмтэрч. Тэгээ би бол тэр өгч байгаа болохоор би тэгээ заавалчгүй тэг гэж хэлэх юм шиг мэддээд байна. Би юу хэлмээр байгаа мэдээ байна. Гэхдээ би энэ зүв гэдэг юм зүв буруу юу гэдгийг мэдэхгүй байна. Тэгээ би бол амар үүдэлт мэдрэгж чинь ягаад гэвэл түүний хувьд экстэй секстх нь бүр талцаргаа эцсийн үсэл байдаг. Би энэ талаар ер нь бүх юм үзэн ядаж байна. Яа. За эмхтэй хүн нэг сонсоод яг юу гэж бодож байна. Чи тэр эмхтэй хүний байр тэр энэ нөхрийн орон зайд байсан бол яг байсан бол нөхөртөө хэлэхгүй гэж болохгүй юм бах та. Одоо заавал нөхөртөө би ингээ эцсийн хүсэл дээр экстэйгээ унтмаар байна гэж хэлэхгүйгээр би нэг өдөр эмчит үзүүллээ гэж харангуйта экстэйгээ олдож болоогүй юм бах та. Гэтэ тэр нь бас юу манууд нь кафтаж болно шүү дээ. Ямар муу. Нөгөө хүнийгээ одоо тэг жоохон юу мяа гэдгийг хэлээд үү гэж 10 жил амьдрсан аа юу. Тэгээ өөрөө ингээ явах гэжсэн үлдэж байгаа хүнийгээ тэгж үлдээснэ. Нөгөөх нь бүр одоо дараа нь мэдгүй секс хийх болгондоо баг ёо би экссэн мяа байсан би секстэй мууч гэж бодох юм билүү дээ. Бас тийм юм байна. Гэтэ амар юм аа мэдгүй одоо за яг сэдв бол жоохон хүнд байна шүү дээ нас урах жоохон хүн гэдэг бол тэ. Гэхдээ ер нь бол яг энэ ситүэйшн дээр ингээ харахаар миний бодлоор хэлэхгүй л байх хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Тэгээд тэрийг хэлэхгүйгээр зохицуулж хүслээ биелүүлээд тэр 9 сар байхад те тэр одоо за 4 сар 5 сар дээр тэрийн зэн дээр очино гэж яхад за тэрнээс өмнө ямар нэг байдлаар өөр хин нэг гуугаад ч юм уу те тиймэрхүү юм хийж яа болоогүй юм бол те тэгснэ албаар бүр тэгж юм шиг нөхөртөө тэгж хэлж мэлээ. Тэгэхээр чиний үнцэг бас сонирхолтой байна. Би бас тэр талаар ингээ бодлоо. Нэг талаасаа би бас нэг манай өөр нэг эрэгтэй найзтай дээр ярьж байхад тэгэл бодсон л тоо. За хэрвээ энэ залуугийн байран дээр байсан бол яах вэ гэвэл тэгэл тэгэл одоо зөвшөөрөхөөсөөр яах вэ одоо тэгэл эцсийн хүслийг биелүүлнэ хайртай юм чинь гэлөө. Биелүүлнэ. Тэгээ нөгөө талаас одоо юу өөр юмхтэй үнтэй бас давхар хэсэг боломж гарч байгаа юм чинь тэгээд бас хоёр талдаа ачлаа боломж. Гэтэ мань хүний яг эрэгтэй хүний хувьд бол бас жоохон амар сэтгэлийн шархлуулсан л юм байсан болов уу гэж би бодож байна. Тэгээд яалчгүй шархлуулсан байхаа. Тэр бүсгүйн гэтээ тэр шархлуулж байгаасаа кайф авсан бол амар юм тий. Гэтэ бас ойлгож байна л доо ингээл нөгөө юу хор тавдартай. Тэгээд бас одоо амьдралын таашаал одоо юу юм бэ одоо 9 сарын дараа чи ингээд чад хийлээгээ тэгээ мэдэнгүүд нь тэгэл одоо тэр нэг тийм эмоцтой галзуу дурлал ч юм уу эсвэл нэг бүр нэг тийм экстрим мэдрэмжүүд гэж тэ тиймэрхүү мэдрэмжүүд амар үнцэнтэй байж магадгүй хаа. Яг магадгүй юм. Гэтэ бас нэг бруталны юу л байна л да шууд. Гэтэ тайлбар нь бас амар сонирн байгаа хгүй. Физикл би ингээд тэр залуутай гоё секс хийдэг. Чамтай ингээд сэтгэл зүрхнээсээ айгүй гоё секс хийдэг гэдэг үг бол надаа ингээд амар сонирн санагдчихээн. Тэгээд өөхийнхаа өмнө физиклийн хүсээд чиний боб бол болдгүй л гэж хэлээд байгаа юм шиг байгаад байгаа байхгүй юу ер нь л. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ ёо амар тийм дипломат хэлж байна одоо юу. Тэгтээ ямар сони. Тэгтээ яг хөө тэр хүмүүс яг юу бодож яг тийм юм хийдгийг нь бол мэдгүй. Тэгтээ би байсан бол хэрвээ ингээд үнэхээр одоо эцсийн хүслэн те нэг экс нь арай гайгүй секс хийдэг ч юм уу тэрнтэй унтахыг хүслээ гэж утгад би бол 10 жил амьдэрсэн хүндээ хөшөө. Миний эцээс л тэрнтэй байх гэж үл хэлэхгүй.
Би зүгээр нуугаад тэр 4-5 сарын хугацаанд уулзчаад тэгээд өхөл хүчнэ. За тэгээд та хэд бас коммент дээр бичээд өөрсдийнхөө санал бодлоо хэрвээ энэ залууд одоо юу гэж зөвлөх үү? Та нар бас өөрсдөө ямар үйлдэл хийн гэж бодож байна? Гэхдээ нэг талаасаа би ингээ баярлж байна яг хичнээн одоо тийм хэрцгий хатуу үнэн мөртлөө гашуун үнэн гашуун үнэн мөртлөө тэгээс үнэнгээ хэлж байгаа нь бас одоо гэтээ ийм үнэн сонсох би бас бодод байна л да. Чи үнэн. За би хэлвэл арай өөрөөр хэлнэ. Одоо ингээ үнэхээр 10 жил амьдраад ингээд нэг тийм сайн одоо байгаагүй ч юм уу тий. Тэгээд ингээд өгөх гэж байгаа бол тий би экстэйгээ унтмаар байна. Одоо ингээд физикли бит хоёр айгу таардгаа маардгаа гэхээсээ илүүтэйгэр тий би чамд амар хайртай ингээд би чамайг орхих болсондоо харамсаж гин тий миний хайр одоо ингээд цааштай тий өөр бүсгүйтэй суугаад аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Тэг бит хоёрын өнгөрсөн 10 жилд одоо сексийн хувьд тий сэтгэлийн хувьд юмнууд байлаа тий чиний секс дээр тэр чинь бол үнэхээр гоё байдаг шүү гэж эхлээлчээд тэгэнгүүтээ за тийм юмыг бас чи хийсэн шүү сайжрууллаас гэж үгүй. Мэдгүй нэг арай тойрогоор хэлгүйсэн баха. Найз нь чанд үнэнгээл 10 жил чизкейк хийдлээ. Одоо харин би Наполеон идмээр байдаг. 10 жилийн өмнө гоё Наполеонтой газар байсан юм аа. Эсвэл нэг ийм сонин байдлаар хэлж болно шүү дээ. Би 10 жил чамд үнэхээр үнэнч байсан. Би өөр залуурын нүдрүүч хараагүй. Тэгснэ. Миний эцсийн хүсэл өөр хүнтэй хийх. Тэгхийн бол тэр чинь нэг тийм тэр залуугийн одоо би физиологи юмыг голоод байгаа биш байгаа шүү дээ. Миний хүсэл болохоор би 10 жил чамтай үнэхээр гоё байлаа. 10 жил зөвхөн чамд үнэнч байлаа. Өөр хүнтэй байсангүй зүр эцсийн хүсэл нь өөр хүн ямар юм болдоо л гэж үзмээр байна. Гэхдээ тэр нь манай экс байгаа. Яа. 10 жил 10 санчтай одоо хангалттай. Одоо найз нь жоохон юмыг ингээд томоор хараад эхэлж байна. Тэгтээ мэдгүй яхаа 10 жил ингээд хамт амьдраад тэр хугацаанд чинь амар олон үе шатууд байгаа шүү дээ. Эхэндээ ингээд гал халуун байгаа л тий. Явандаа мэдгүй хөөхт мөхтэй бол жоохон хөрөөл ч юм уу тий. Эсвэл нэг жоохон идэхгүй болоо ч юм уу тий. Янз бүрийн уналт басалтай л байгаа. Яг л боов шиг. Амьдрал секси амьдрал. Би 10 жил сингл байгаа болохоор яг 10 жил үргэлжлэн л. Харин би нэг үнтэй 10 жил хамт байсан болохоор тэрийг мэдээд байгаа байхгүй. Тэгэнгүүт нэг тиймэрхүү юм өөрчлөлттэй үеуд байгаад байгаа. Гэхдээ тэр урт хугацааны дараа 2 хүн хамт байсныхаа дараа хин юундаа одоо дуртай вэ? Яавал одоо айтайхан байдаг вэ гэдгийг амар сайн мэддэг болсон байх одоо үйл гэж би бодож байна л да. Тэгтэл хангалтгүй л байсан байх нь тий. Яа. Хэцүү юм болж тээ. Гэтээс 10 жил турш FC-га бодно гэхээр бас л яг нэг тэр 10 жилийн тэр хормон нас нэг тийм баттай байгаагүй байсан магадгүй юм. Мань нүний экс нь унтахгүй гэвэл яа. Би хүсэхгүй. Тэгвэл яах вэ? Бүр гонигтай байсан. Тэгсэн чинь нөхөр нь очсноо өвдөгсөгцснөө. Миний ихнэр өгч байгаа гэж. Түүний сүүлийн хүсэл чинь боо гэж. Анда шаачгалтай. За. Тэр ч яах. Гуйж ин. Тэг уйлж мүлдсэн те. Тэг нөхөр нь next дээр нь очиж гуйж мэвэл бүр ёо. Гэтэ тэр X нэрээ зөвшөөрөхгүй бол бас ямар амар хэрэгвэ те. Ёо. Тэгэнгүүтээ өрөвдөөд. Секси. За окей. Та нар бас яг энэ сэдв дээр те өөрсдөө санагдж байгаа бодлоо суулцаараа та эдийн комментиг дандаа уншдаг баа шүү те. Дандаа уншдаг тэгээд эмэгтэй хүмүүс юу гэж бодож чинь эрэгтэй хүмүүс юу гэж бодож чинь муухай комментийг устгачтий гэж. Тийм за тэгтээ хүн цэнтийг юу нэг жоохон хөнгөнөөр давчглаа тэгээд тэр энэ гэр бүл бас асуудал аваас шийдсэн одоо аль талтаа аль болоход айтахнаар шийдсэн гэдэгт найдаж байгаа. Бүгдээрээ залбирцгаая. Тэгж. Гэтэ яг мэн залуу яг физиологийн хувьд таарах нэг нь олох байхаа.
Тийч би. За тэгээд ийм диваач гэж юу гэж яхахтай гэж аахгүй. За тэгэхэд ёо дараагийн сэдв чи нэг future гэдэг рэперийг сонсдог уу? Үгүй ээ. Би Google дээр тайчих уу? За би чамд зургийг үзүүлдэг. За. Тэгтээ чи өөрөө харах ч гинөө? Би харчаад өгнө. За чи харчих тэгвэл. Future. Тий. Мим дээр байн гараад ирдэг штэ. За, ер нь бол царайг нь бол харсан юм байна. American rapper singer. 83 оных. Атлантагийнх. Сүүлийн 10 жил хипхопын бас аваргуудын нэг. Өөрөө ч бас өндөрлөлтөө баг метр ирчүүлөө тэр хавцаа. За, мэн хүн яасан. Тэ юу? Дуугийн тавиад яах юм бэ юу? Яа шүү. Тэгээд мань хүн The Worst Day Ever гэдэг шинэ дуу гаргасан. Тийм байна. Яг тэр нь хамгийн дээр гарч ирж байна. Тэрэн дээр нэг Валентины тухай дуу юу? Тэгээд тэрний 1 минутын дээр нь бол энэ Dr. Kevin Samuels гэдэг тэрнтэй нэг ярьцлага маяг юм хийж байгаа. Тэгээд энэ дээр сэтгэл зүйчтэй өөрийнхөө нэг юугаа асуудал хэлж байгаа байхгүй юу? Асуудал нь яасан бэ гэвэл нэг юу эмэгтэйчүүдэд сүүлийн жил уулзж байгаа бүсгүйчүүдэд 2-3 сая доллар зарцуулсан гэж байгаа юм. Гэтэ дооны клип дээр ярьж байгаа юм шүү дээ. Гэтэ энэ яг real одоо бас нортой л байхаа л гэж юу бодож байна. За. Хипхоп ертөнцид бол нас энэ талаар бас шугсан фьючерийг эмэгтэйчүүд дээр 2-3 сая доллар зарцуулсан байна 2021 онд. Пүүх бараг одоо юу 7-8 тэрбум төгрөг штэ. Энэ бол бараг юу 3 усан оройдор мөнгө. За. Нас их л мөнгө байна да. Их л мөнгө байна да. Йой. За, чам дээр юу хамгийн их мөнгө зарцуулсан тоо хэд байсан бэ гэхгүй юу? Би залууд өгш. Залуу чам дээр. Мэдгүй. Нэг тийм амар би чинь нэг тийм холгоотой өөх юм шиг штэ. Нэг хүн антай холгоол надад тийм авч үг юм авч юм ингэж мөнгө явуул гэдэг хүн биш болохоор хүнээс ер нь их гуйдгүй. Бараг заримдаа буудлын даачдаг. Тий. Гэтэ ер нь л яг энэ яг Америкийн ч юм уу те одоо хипхоп талаг одоо баян хүмүүст бол яг үндэ бол мөнгө бол нэг чухал биш болсон л байгаа л та. Тэ одоо жирийн одоо иргэдэд одоо бид нар бол 2-3 сая доллар гэж ботонгууд нь мангар их гэхдээ бүр нэг супер баян хүн чинь баг нэг хэлэнтэй нэг Германы мөнгө шиг л байдаг. Германы мөнгө шиг. Чи октодод хамгийн их зарцуулсан мөнгө нь хэд байсан юм? Яг уу за ойролцоогоор дунджаар л хэлэхгүй нэг тийм амар 2-3 сая төгрөг нэрээ юу. Гэтэ тэр чинь нэг юу жилийн хугацаанд ч тэ. Одоо жилийн хугацаанд олон хүүхэнд зарцуулсан нь нийлүүлээд байгаа мó нэг хүүхэнд зориулсан нь хэлээд байгаа мó. Тэрийг тооцоогүй. За. Тэгтээ ер нь бол ямар ч байсан бүсгүүчүүдэд жилдээ бол 2-3 сая зарцуулцдаг гэсэн үг. Зарцуулсан байгаа. Тийм тэгэл тэрнээс их баха ч хийдэгтэй. Тэгээ тэрнээс их ч байж магадгүй зүгээр би бодож байна л ямарсан одоо нэг хоол идэх ч юм уу гарах 50-60 мянга штэ тий. Тий заримдаа бүр. Тэгээд юм мууж муухад нэг орой уучихад чинь 100 муу штэ тий. Тэгээ одоо ингэ бодлоо сая юу тэгтээ бодол мөнгө өрдөг гэж. Өмнө өрдөг байсан. Гэтэ ингэ бодлоо. Валентинаар юу Fat Cat жишээ нь тий Fat Cat Jazz Club шараад гэхгүй юу. Болцоод хамгийн гоё газар шүү. Fat Cat-д юу Валентинаар Chojag-ийн тоглолт болсон. Тэгээд 14 чи нэгд өдөр байсан. Такс нь 100k. Тэгэнгүүт нь юу 13 нь 12-нд нь 80k байсан. Хагас бүтэн өдөр. Ингээд бодъё л доо. Fat Cat руу 2 хүний такс Валентинаар бодчих 200 цаас. Тэгээд ширээ авлаа. Мэдээж хоосон суухгүй. Бараг хоол идэх бах, коктейл уух бах. Тэгэнгүүт нь юу тэр тоглолт чинь 8-аас эхэлж байгаа болохоор 8-аас өмнө 6-7-ыг мэдээж нэг хоолнд орно. Тэгээ Валентин болохоор мэдээж бэлэг аавна. Тэгэхээр одоо ингэ бодож байна. За хоолнд юу 2 такс 200k. Хоолнд орлоо. За 150 гээ утчихъя. Ингээд тэгээ 350k боллоо.
Тэгэнгүүт нь fat cat очоод уун. Коктейл уун. Тэр нь ингээ нэг бас нэг 100 таа болж 500. Тэгээд тэр бэлгнээс шалтгааллах юм байна. Юу өхөөс шалтгаална. Гэтэ яах вэ? Хөнгөн аргалж болно. Хүндрүүлж болно. Тэгтэл ер нь бол зардал ихтэй л баярлаа. Би бол юу iPhone хүнээс авч үзээгүй. Хүнд өгч үзээгүй. Би ч гэсэн ер нь хүнээс нэг утас нэг авсан байна гэж. X-с авсан байна. Гэтэ Huawei юусэн л да iPhone ш. Бас л болж. Тэгэл утаснуудаа өөрөө л зэглэрэл авдаг л та. Гэтэ ер нь би нэг холгодог хүн биш ээ. Уг нь бол хүмүүс тийм яриа өгдөг штэ нөгөө. Эхнэр нь ингээд юм сайн нэхэд ах юм бол нөхөр нь сайн мөнгө олдог гэх тийм үг сонсчихсон. Эмэгтэй хүмүүс амар их юм нэхэлэх юм бол нөгөөтг нь олоол идэг, зүтгээл идэг гэдэг аахгүй тий их мөнгө олдог гэдэг аахгүй. Тэг яг би амьдрал дээр тийм жишээнүүд харж исэн л да. Манай ингээд найз хүүхнүүд ингээд зүгээр юм нэг нь одоо нэг гоё юмтай олчингууд маргааш нь тийм юмтай болоод хүрээд ирдэг. Тэг яаж гэхээр нөгөө үерхдэг залуугаар ахуулцдаг. Тэг яаж найрдаг нь бол бас амар сонь зөө. Хараа тэрс амар гоё тент юм гэх нэг юм тийм хүүхнүүд байдаг аахгүй. Тэнгод тэр ууг нь айгу зөв хүүхнүүдийн хувьд бол айгу зөв зүйл гэж ер нь хүмүүс ярьдгийн. Ягаад гэхээр одоо нөгөө шууд одоо чи надаа авч өг мөг гэж холгох биш. Им эрхэлсэн байдлаар тий нууцаар тий далтуур тий хилээд аваал идэг гэсэн л тий. Тэр амар зөвл нөгөө залуун ч гэсэн ингээд эмэгтэй хүнээ хүссэн юмар нь хангасандаа эр хүнийхээ бяр чадлыг мэдрээд нэг юм гоё мэдрэмж авдаг proud байдаг ч юм уу тий. Тийм гисэн. Гэхдээ би болохоор ер нь нэг тийм холгоотой биш болохоор нэг холгодог болохоор надаа бол нэг тийм ирчүүдээс амар мөнгө төгрөг аваалч юм эсвэл бэлэгсэлт аваад идэг юм бол ерөөсөө байхгүй юм байна. Хөвчлэн л өөрөө л зохицуулдаг та. Харин би дурлцах юм бол хүнд бэлэг авч өгөх амар дуртай. Гэхдээ амар үнэтэй бэлэг биш жижигэн жижиг. Би бол тэгтээ хүнд гой бэлэг өгөх дуртай. Яг өөрт нь одоо хүсэж байгаа ч юм уу тий. Сая манай найзын төсөөдөр болсон. Тэгээ би ингээл юу Шангрилагаар ингээл яваал алхаал юу авч өгд юм бэлээ гээл тэгэл ном авч өгмөөргүй байдаг. Би ном авмааргүй байна гээл тэгэл бодвол за ерөөсөө юу ч толгонд орохгүй бол би ном авч өгнө гэдэг. Би ном авч өгмөөргүй надад амар тийм үлэг санагдаад байсан. Баян гэдэг бэлэг ном өгвөл тэр нэгэ тавилга болол тэр номыг хинч уншихгүй. Сүлд нь одоо яадаг юм бэлээ нэг тэр номыг нь. Тэг юу авч өгсөн? Тэгээд Карачи ороод нөгөө юуны гэр ахын бараатай тэгээд за стам намайг бодоорой гэж юу авчихсан юуны ус идэг аяг тэгээд сав шилэн сав түн бэр штэ нэг юм хос стакантай тэгээд усаа идэг том савтай юм тий за тэрийг бодоол тэгэл эн чин гоё штэ усаа тэгэл энийг бол байнга хэрэглэн штэ тиймэрхүү юмэг тий өглөө болгоно л хэрэглэж байгаа байлгүй тий бодвол тэгэл яг уу гадаадын гадууд бол яг уу угаасаа тэр нь бол тэднэртэй уулзж байгаа хүүхнүүд нь бол бас жаргадаг байх л та. MGK Kelly гэдэг штэ те. Machine Gun Kelly. Тэр чин юу нэг Megan Fox-тэй юу үерхэж байгаа. Тэгээ сүүлд нэг баг шалтан шахуу нэг зурагтай яа. Тэгээ дараа нь тэрийг нэг Монгол одоо юу тохиолын дочинтой ягаадсэн шүү дээ. Жишээд байсан. Тэгээд Machine Gun Kelly-г чинь Megan Fox-т бүгж бэлгэлсэн. Megan Fox чинь тэрнээс амар ихч тий. За. Megan Fox чинь Transformer. Амар үнэтэй том шигтэй тий юу? Бүгж өгөөд. Тэр бүгж нь юу амар учиртай. За. Тайлангууд нь заавалчгүй өвтгчээж тайлагддаг ч илүү. Йоо ямар амар ээ. Хурууг болох юм шиг бүр. Нэг орсон бол тэгээд гарахад бас хэцүү юм тий. Тий. Яар амар ээ. Гэтэ ихчэд бас арай л дурлжээ тий. Ихчнэр тэгтээ амар байгаа тий. Дандаа өөрөөсөө дүүнер мөнер тий. Ихчнэр тэгтээ гоё аа шүү. Мадана зтана одоо тэгэл ер нь ингээл тий ихчнэр J-Lo ихч мэгч байна тий. Дандаа нэг өөрөөсөө үе мөлтөрсөн залуучуудтай тий.
өөрийн хөөрөө гэж дуулж байгаа бас нэг өөрөөсөө тэр чинь их ч үстэй те. Түүнээс өөрийн хөөрөө гэдээ дуулаад байдаг. Рэперийн найз ах. Тийм үстэй те. Тийм. Тийм Монголын жишээ байна. Юу. Гэтэ бас хүүхнүүд гэхдээ чадж байгаа хгүй өөртөө гоё байгаа тийм нас нь 50 60-аар гарсан ч гэсэн гоёроо байж чадаад байгаа хгүй. Гэтэ мөнгө л байгаа л да тийм гэж. Чадж байгаа юм даргаалга. За тэгээд ийм байгаад байгаа. Гэтэ Валентинаар одоо эрэгтэй бэлгээ өгөн эмэгтэй нэг нь бэлгэж өгөх хэрэгтэй үстэй. Үгүй мэдхгүй тэгэл дээр үеийн мэдхгүй тэр нь гарал үүслээрээ Valentine's Day одоо Европт ч юм уу Америкт ч юм уу Японд ч юм уу яаж тэмдэглэж байгаа тэрийг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ яг хуу бид нэр анх ингээл Монголд зүгээр хүүхдүүд мөхтүүд байхдаа ингээл орж ирээл ч юм уу Валентин моллоо гэдэг юм яригдаж эхлэхэд яг хуу охтууд нь сэтгэлээ илчлээ шоколад өгөх ёстой мөстой ч үлээ. Тэгэл зөрүүлээд нөгөө залуу нь хөвгүнд одоо зөвшөөрвөл 3 сарын 14-нд буцаага шоколад өгдөг мөгдөг ч үлээ. Мэдгүй хэний ч зохиосын хин нэгний зүгээр санаанаас ургуулж гаргасан ч юм уу тиймэрхүү юм явдаг л байсан. Тэгээ сүүлийн үед чинь тэр чинь тэгэл хайрын баяр маяр гигийн хайр болол тэгэл гигийн хайр болонгуудаа зүгээр ирчүүд нөөхнөдтэй бэлэг өгөл. Гэтэ яхаа хүүхнүүд ч гэсэн өгчл байгаа болох та. Валентины баяраар. Аль нь л өгж байгаа байх гэж. Хайртай хүнийгээ манай зочд буудлаар 10% хөнгөлтэйгээр үйлчлүүлээрэ. Хайртай хүнийгээ хайртай нууц амаргийгаа ч үйж болно гэдэг. Гэтэ ингээд 14-оор Валентина тэмцэл ямар ёо надад амар тийм мяа санагдаад байдаг. Баах ингээд нэг юу хосууд овоо оочилсан караоке буудлаар ингээд баахан битүү. Тэгтээ саяны Валентин чинь бүр амар байсан шүү дээ. Яг нөгөө нэгд өдрөө ээж таараад тэгээд нөгөө цэцэрлэг сургууль бүгд эхлээд бүр амар тийм төвчрээ мөвчрээтэй бүр амар өдөр байсан шүү дээ. Тэгээд госууд бол бас хэцүүлсэн бах бараг өмнөх өдрийн тэмдэглэлчүүл бараг дээрсэн бах. Тэгээ яг хөө тэгэл манай залуучууд гэхдээ бас харцангуй гоё тэмдэглэдэг болсон юм шиг амаа гоё хамтдаа зөвхтаа тоглолт моглолт үзэлтэй. Гоё л болцсон баг шиг санагдаад идэг шүү дээ. Гэтэ Валентинаар UB comedy үзэх удаад бас тийм сонь санагддаг те. Валентинаар тоглолт хийсэн. Жаки үзчихсэн Валентин. Би Валентинаар ч угаасаа яг цэцэрлэг сургуулийн нэ тэр гээл амар заагүй явчихсан. 9 сарын 1 шиг л байсан. За дараагийн сэдв Kanye West. Yeah. Versus Pete Davidson. Чи Kanye-г хэр сонсдог? Сүүл нөгөө нэг чи нөгөө тоглолтын үзье гээд үзэж ин яваасан ш. Тэгэхэд үзээд би бас вөө л гэж бодсон. Тэрний өмнө бас Донда дээр бас ер нь вөө. Тэгээ ер нь бол хуучны яс дуунууд нь ч гэсэн гоё. Гэхдээ би бүр амар номер 1 фэн нь бол биш. Гэхдээ бол дуртай. Та нар бас Kanye West-ийн дуртай дуунуудыг комментэн дээр бичээрэй. Би бол Kanye West-ийг сонсох дуртай. Супер юм шиг үлээ шүү. Юу штэ. Манай он Gemini. Тэгээд байхгүй. Оо Gemini юм уу? Тэгж санаадах юм. Тийм үү? Мэдгүй. Bipolar. Kanye West эдгээр төрсэн байна. June 6 сарын 8. 6 сарын 8. Gemini юм. Gemini. Вау. За тэгээд за юу вэ гэвэл ёо Kanye West их болон Kim Kardashian 2010-ад оны үед танилцаад тэгээд 2 жил дээдлж жагаад тэг гэр бүл болоод одоо 3 юм 4 хүүхэдтэй хаа. Тэгээд тэгээ Kanye West ч бас юу Kid Cudi гээд рэпертэй бас олон одоо уран бүтээл дээр нь Kid Cudi үг бичижсэн ч юм аа Kanye гар орлуулчихсан тийм
хүн байгаад байгаа. Бас KitKat-тэй 2 жил 3 жил өмнө Kids See Ghost гэдэг цамаг гаргасан. Тэр амар гоё цамаг ш нэг юм сүнс мүсний зурагтай тийм. Тий, тэр амар гоё цамаг. Тэгээд нөгөө KitKat чинь Pete Davidson-тэй дараа найзалж эхэлсэн. Тэгээд бас тэр дүрийн нэг зураг байдгийн. Тий, тэрэн дээр шууд X-лээ тайцаас тий. Pete Davidson ингээ X-лсэн. Тий. Тэгэхээр тэр юуг харуулж байгаа бол нөгөө KitKat-ийг Kanye West бүрийнхэд өөрөө гаргаж өгсөн, од болгосон, одоо баян болгож өгсөн, одоо замын зааж өгсөн гэж хэлж энэ дээр бол хинч маргахгүй. Тэгээд тэгэхээр юу яг гэвэл нөгөө Pete Davidson Kanye Kim хоёрыг бүр ихнэр болж яхад таньдаг гэж хэлж болно. Тэгээд 2021 оны 2 сарын үеэр Kim Kanye-гаас салах тийм өргөдлөө бич албан ёсоор баримтаа өгсөн. Тэр үеэр бас боо юм болчихсон тий. Тийм баг. Тэгэнгүүт нь 11 сард билүү. Тэр чинь нэг сонгуулийн үеэр салсан санагдаад бах юм. Kanye нэр дэвшч мэвчдэг. Сонгуулийн дараа нь юм байна. Тэр яг сонгуулийн үеэр жоохон юм тэр хоёр юм асуудалтай болчихсон байхгүй юу? Kardashian тэр хоёр ер нь бол Kardashian тэр үеэр нөгөө Kanye бол ер нь юм өвчтэй сэтгэл зүйн асуудалтай гэж мэгээд постноос оруулж мөрлөө жоохон нэг тийм болоод исэн юм аа. За. Би бол 19 настайдаа ёо секс тэйп гаргаад ерөөсөө тэгээд одоо л тэгээд ерөөсөө цоо ируулаа. Би бол за. Тэгээд 21 сард 21 оны 11 сард билүү Kim Kardashian Saturday Night Live-д зочноор ороод тэгэнгүүт нь тэрэн дээр Pete Davidson-тэй нэг үнсэлж исэн хэсэг байдгийг. Тэгээд тэрний дараа тэр хоёр нэг дээдлж эхэлсэн. Тэгээ бас нэг Pete Davidson салхаас нь салсны дараа нь гэхдээ Pete Davidson-ыг бас ер нь нийт тэр хүмүүс шүүмжилдэг дандаа нөгөө юуны одоо салааг байхад нь хүмүүстэй явдаг гэлдэг тий. Тэрний нэг жишээ нь юу вэ гэвэл нөгөө Rest in Peace талигач Mac Miller байгаа. Mac Miller, Ariana Grande хоёр яг үргэж явах үед салааг байх үед нь Pete Davidson тэр хоёр Ariana Grande хоёр бас танилцаад тэгээд хийсэн л ах та. Тэгээд тэрнээс болоод бас хүмүүс Pete Davidson амар дургу байдгийг. Угаасаа Mac Miller чинь бүр амар одоо супер хүн шүү дээ. Тэгээд амар залуугаараа ингээд depression-ээс болоод ингээд явцсан. Тэнгүүд тэр Ariana Grande тэр хоёрыг бүр амар гоё хосууд гэл хүн болгон ингээл бэйжсэн чинь тэр нь байхгүй болцсон. Тэгэл яг уу тэр мэдээнүүдийг харахад тэр хоёр салгаас өмнө тэр хоёр учиртай байсан гэдэг юм мэдээж сонсвол фэнүүд нь мэдээж л тэр нэг комедиан залуу юу вэ? Гачин царайтай юм байж л гэж бодох юм тий. Тэгээ бас нөгөө юу Kanye-г танин KitKat-тэй найз тэгэнгүүт нь Kim Kardashian-ыг гэсэн Kanye-тэй эхнэр нөхөр байхад мэдчихсэн. Тэгээд өөрөө ч гэсэн юу Pete Davidson хэлдэг энийг ярьсандаа л өсөд хэрэг KitKat-ийг хөгжмийг өгснөд би одоо амиа орлого байсан ч гэдэг KitKat-ыг шүтдэг. Гэхдээ KitKat-ыг шүтж байгаа юм бол KitKat-ыг бас одоо тэ од болгосон үнийг бас хүндлэх ёстой. Тэгэл заавалчгүй Kim Kardashian-тай яг шаардлагагүй л ах. Гэхдээ би одоо бид нар юу гэх те. Гэхдээ сая сөүлд ер нь Instagram дээр болвол амар байсан шүү дээ. Ингээд амар постууд хийгээл тэгэнгүүтээ тэрийг архивлаал те гинт байхгүй болгоол. Тэгэл бүр цаанаасаа ийм нөгөө хоёр ийм зураг мургаа ингээд яг үзэлцэх гэж юм шиг нөгөө болгож постэр бэлдэж мэлдээл те. Тэгээ нөгөө ард нь нөгөө KitKat-ыг тавьж байвал Kardashian-ыг тавиал өөрийнхөө талд болохоор хин хэнийг тавьсан байлаа. Тэг би бас яхаа Instagram-ыг хараал ижлээсэн л та. Тэгэл нөгөө би Instagram алдаагүй гэл нөгөө дэвтэр барьсан тий. Хакердуулаагүй гэж би хэлдэ. Тэг яхаа би бол Kanye-г жоохон ойлгож байна гэхгүй юу. Ягаад тэгэхээр Gemini болохоор гэхгүй. Тэг тэр чинь ингээ янз бүрийн 2 3 хүн дотор нь байгаа штэ. Тэгэл нэг нь гарч ирээл за миний одоо энэ дэлхийн од мод ямар хамаатай юм би хүн гэдгээрээ шаан гингуутай янз бүрийн пост хийгээл заяа. Солиорол заяа. Тэгжсэн гинт тэрийг архивлалч юм уу тиймэрхүү байдаг л хэл та. Тэгтээ би бол ингэж бодож байгаа. Зарчмын хувьд одоо дотны найзууд
хүүхдийнхаа одоо жишээлбэл эксүүдтэй одоо яахгүй гэдэг. Юм одоо тий учир ургуулахгүй. Баавалцахгүй юу? Тий. За мэдгүй байна. Гэхдээ үнэхээр одоо амар одоо хайр маяр юм уу юу юм мэдгүй байна. Одоо тийм л бах та тий. Гэхдээ яг хуу хизээч тийм юм байж болохгүй бол гэж хэлж болохгүй. Гэхдээ яг хувь хүнийхээ хувьд аль болох найзынхаа үргэжсэн залуугаас ч юм уу тэгээ эсвэл үргэжсэн хүүхнээс зайгаа барих нь бол зүв байх. Тэгтээ мэдэхгүй штэ амьдралд юу ч тохиолдож магадгүй. Амьдрал баялаг штэ. Тэгтээ ер нь аль яг өмнөх түүхүүд нь Пит Дэвидсон дээр ер нь бол жоохон бас мань хүн өөрөө жоохон моралгүй юм шиг л байна л да. Ер нь бол who cares те. Би л ингээл дурлж ивэл хорвогийн сайхан хүүхнүүд надад дурлж ивэл гэж бодсон л баг л та. Яг хоо тэр хувь хүнээсээ л болдог байх. Жишээлбэл чи бол одоо ингээд сайн найзынхаа экс эхнэрийг ч юм уу эсвэл экс найз хүүхнийг бол нэх оролдохгүй байх нь шүү дээ. Тэр намайг оролдоно гэж яахгүй. За би найз охтуудынхаа салсан залуу малууг сонирхт юм болоо хараад байгаа. Ятгад найз охтууд салахгүй маа гэж. Хөөрхөн нөхөртөдөө ч юм уу хөөрхөн залуудаа гэж боддог хүн байдаг лөө. Нэг санаанд орж ирэхгүй байна. Гэхдээ ингээд мэдгүй яах вэ ингээд бас ер нь бол эхэндээ бол яа энэний экс штэ энэс салсан штэ гэд ер нь зайгаа авах. Үнэхээр сонирхоод исэн ч гэсэн тий. Тэгээд мэдгүй нэг хэсэг хугацааны дараа ч юм уу тий. Нэлээд удаан жилийн дараа ч юм уу. Тийч бол магадгүй тий. Тэгээ үнэхээр одоо сонирхдаг сайн ч юм уу би биэндээ татагдсан ч юм уу тийм байвал тэгэл бас нийлхэл бах л та мэдхгүй л байна л та бас. Нэг бас нэг бас Каняг ойлгож ийн нөгөө Kid Cudi-г миний найзынхаа болсон гэж хэлсэн шүү дээ тий. Ягаад гэвэл нөгөө Kanye чин Kid Cudi-г одоо босгож өгсөн хүн нь хамтдаа юм бүтээлсэн тэгэнгүүт нь нөгөө юуных нь хичнээн найз мөртлөө яаж одоо хинийнтэйгээ одоо тий. Гэхдээ яг хуу найзуудад тэгэж яах үнэхээр зовлон байдаг гэж магадгүй. Одоо би ингээд нэг амар сайн найзалдаг найздаа уурлаад чи одоо надад хэлэхгүй яасан ч юм уу ямар нэг байдлаар тэгэхээр амар буруу ч юм уу гэж зүгээр бодож байсан юм аа. Гэтэ мэдхгүй байна. Гэтэ Kanye бас нөгөө бас нэг амар уур хүрээд байгаа зүйл нь юу юм шиг үлээ штэ тийм. Хүүхдүүдтэй маань чи хизээч уулзахгүй шүү гэд нэг тийм постэр болсон. Тэгсэн чинь нөгөө Pete Davidson чинь зөрүүлээд Kanye руу мессеж өгсөн байгаа байхгүй юу? Хөшөө ингээд мань бол чамд хүүхдүүдтэй ч уулзсан гэсэн юм байхгүй. Хоёлаа дараа гоё юм гоё уулзах баха гэд бичсэн. Тэрнийх нь скриншотыг Kanye шууд Instagram дээр оруулж маруулсан. Тэгээ бас нэг юм хүүхдүүдтэй маань чи хизээч уулзахгүй шүү. Чи бол hog no shar гэдэг нэг тийм өнцөг байгаад тах шиг байна. Тэрний хувьд бол би бол жоохон ойлгоно. Яа тэгэхээр би бол одоо хүүхдүүдээ нэг мэдгүй манай экс нэг шинэ хүнтэй суугаад ч юм уу ирэхэд ч юм уу те явж хахад тэрнтэй нь бол уулзуулах жоохон дургүй байдаг. Тий. Нэг тийм мэдгүй. Энэ одоо яг юу Kanye ах бит хоёрыг хинч ойлгохгүй. Бит хоёр бол Gemini гэж. Gemini юу гэхдээ ер нь жоохон асуудалтай хүмүүс шүү. Ер нь ойлгоход амар хэцүү байх. Яагаад гэвэл Gemini юу өөрсдийгөө ч ойлгодоггүй байх. Өөр Gemini байна уу? Бичээрэй гэж. Би яач ч юу заримдаа өөрийгөө ойлгодгоо гэхдээ ойлгохыг хичээдэг. Гэтэ Kanye-гийн хувьд ингээд дэлхийн хэмжээний оочтой тий. Тэгээд тэнгүүт ингээд бас ингээд дандаа л ингээд нэг тийм гой сайхан махан гэхгүйгээр ингээд бас хүн шиг байгаа юм шиг надад санагдаж байгаа. Яг уу юмтай юм шиг санагдаж болно. Гэтэ тэр хүний филинг гоо ш тий. Тэнгүүт бас тэр нь нөгөө талаасаа тэр хүний бүр дэлхийн хэмжээний юунд анхаарлын төвд байхад бол бас амар нөлөөлж байгаа. Бүр ингээ хайлтын номер 1-ээр те Kanye те. Тэгэнгүүтээ сүүлд нөгөө нэг юуны McDonald's-ын рекламыг тавьсан байсан шүү дээ те. Can I гэл нэг гэдэг те.
тэр мэрийг чинь яг тэр нэг сенсацийн үеэр ингээл яаж ааштай тэнгууд бүр хандлт мандалт бүр амар нисчаам чи. Гэтэл яг би бол яахад бол хайртай. Би бол Каниг гэсэн хүндэлдэг. Тэгэхээр нэг тэр юуны яг би өөрөө Дэвидсон дээр бол бас жоохон нэг тийм урам хугаралт бол одоо байна. Одоо Ариана Гранде, Мак Миллер байна тий. Тэгэл ер нь бол яг жоохон тиймэрхүү. Муухай нэг тийм ийм комедиан тий. Нэг ийм зүгээр ийм одоо нэг юу нэг дургуй юм юу гэвэл яг би өөрт нь комедиг би үзээгүй тэгэхээр комедиг нь дүгнэх боломжгүй. Яг ганц хэдэн роустуудыг нь сонсч байсан. Тэгээ нэг юу Хиллари Клинтоны шивээстэй. Тэр шивээсийг Кани оруулсан байсан шүү дээ. Яаж юм болсон мэдгүй гэсэн чинь өстө хорвогийн хамгийн сайн хүн бол Хиллари Клинтон гэснээр имэтэ баг юу яагаад баяцсан мөнгө таалсан байсан. Тэр шивээсээс амар ирсэн шүү. Тэрийг Кани бас Instagram дээр оруулсан байж байгаа. За ингээ бодлоо. Нэг эмхтэй тэ элбэг доржиг шивүүлээд хүүки ч юм уу эсвэл бүр нэг юуны Женко Менко ингээ шивүүл мивүүлсэн. Тэгснэ ста хамгийн хорвогийн сайн хүмүүс ингээ бичсэн те. Тийм байвал бас амар юм. За хишиг далаа энэчнээ тэ юу хүүкийг энэчнээ нэг шивүүлсэн. Нөгөө гар дээр Женко айл дээр шивүүлсэн баг өө. Ялчгүй хоёр сонголоор явцаа тий. Яа тэр бол би Хиллари Клинтон чи яг сайн судлах юм бол амар юу одоо муу байхгүй юу. Evil angle илүү зү. Тэгээ тийм үнийг. Тэгэхээр шулам юм уу тий? Шулам. Тийм. Одоо сая чинь нэг юу аюу за яг улс төрлөө жоохоо орлоо. Харин тий улс төрлөө орлоо. Тий. Тийм үнэн хэл юм байна да. Чи улс төрлөө орохгүй улс төр чамруу орно гэж ярьдیں۔ Юуны юу лээ. Өмнөх сонгуулиар чинь бүр анх нөгөө Хиллари Клинтон Трамптай өрсөлдөж яг 2014 он үлээ. Тэр нөгөө Трампыг чинь нөгөө Оросуудын юу одоо тагнуулах юм уу? Оросууд юу Трамптай хамт Трампаас болоод ч юм уу Оросууд нөгөө Америкийн сонгуульд Оросууд Америкийн сонгуульд оролцсон гэд тийм скандалууд үүсгэж ирсэн. Тэр нь бүр $40 сая зарцуулагдаад нөгөө юуны Америкийн конгресс чинь коммунизм үүсгэж байгаа. Тэгээ бүр тэрийг хянаад шүүгээ тэр чинь өчнөө түгрэг явуулсан. Тэгсэн чинь саяхан тэр бүх юм нь юу хотлоо болж таарад. Тэгсэн чинь Хиллари Клинтоны нэг туслах нь юу Дональд Трамп ерөнхийлөгч яхад нь тэр ерөнхийлөгчийн юуны мэйлийн систем рүү юуг нь эднүүдийг хакердаж ороод яадаг гэсэн цуглуулдаг гэсэн. Эдний ил гарсан. Тий. Тэрийг хальт сонссон юм байна. Хакерцсан мэйлийн ясмасан гэж бол хайлтсан юм байна. Тэгэл улс төр бол заваа юм бэлээ гэж. Тэгээд яг бит хоёр зүгээр Кани, Пит Дэвидсон хоёроос явж байгаад ялчгүй улс төрлөө орчлоо. Тэгээ би саяхан яг бас агнууштай улс төрийн талаар яриа байжсан байхгүй юу. Тэг яг одоо үндэ бид нар ингээд нэг сонирхдаггүй явж итэл яг үндэ сонирхохоос өөр аргагүй болцсон залуучууд бид нар л өөрчлөлт хийхгүй бол өөр хизээж өөрчлөлтөө гарахгүй гэдэг талаар яриад байжсэн. Өөрчлөгдөж байна. Чи хоёр талаа ингээд зүр ингээс очиж. За чи ингээ бүрс. Чи фитнестэй яваад хэр удаж байна? Би юу? Одоо 2 сар морилцсон. Ганцаарчилсан баг штэ яваад одоо 3 сар болсон. 6 сараас бол би чинь өмнө явж байгаа жил гаруй таслаад тэгээд 6 сараас 3 сарын дараа яг жил болох юм байна. Дахиад жим руу явах. Тэг би бүр одоо энэ донцоо. Тэгээ өглөө ингээл 7:30 гэж жимд яваал тэл манай нэг хамт дасгал хийдэг эсвэл нөгөө яг өглөө болчих өглөөний сумтайгаа бүгд бие биенийгаа бүгдөө амьддаг тэгээд хүүхнүүд бүхсээ гээл би ясаа өөр дасгалууд хийгээл. Би нүд хийгээл. Гэтэ тэр амар хэвчээ шүү дээ. Яг ингээл дасгал юм шүү дээ тий. Тэгээд дасгалынхаа өмнө ингээд дасгалаа нэг 30-40 секунд хий нэг сэр.
Тэгэл ингээл амьсгаагаа ингээ аваад ингээ амраал тэгэнгүүт нь яг хажууд чин амар үгзэг скват мат хийгээл. Тэгэл үгзэг харахгүйгээр харахаас амар хэцүү байдаг. Харахгүй байгаа юм шиг харах уу? Харахгүй байгаа юм шиг харах. Би ер нь бол өнөөдрөөс нөгөө фитнест явж эхэлэх гээд. Тэг би ажиллаад харчаад очих хэрэгтэйсэн чинь хоцроод тэг чадсангүй. Тэгээд профит дээр явах гэдэг байхгүй юу? Оо, хөнгөлт байгаа юу? Бага. Вау. Тэгсэн чинь миний яг нөгөө цаг ерөөсө тохирохгүй байгаад байна. Яагаад тэгэхээр 9-өөс цэцэрлэг, 1-ээс сургууль, 6-аас цэцэрлэг сургуулиас авах. Тэгээ хоол хийх. Тэнгүүд нэг 9-өөс ч юм уу подкаст, UB comedy гингүүд ингээд аахгүй. Өглөө 7-д явчих гэхээр 7-д очихоор би 9-өөс цэцэрлэгт өгөх хэрэгтэй болохоор 8:30 гээд ирээд хүүхдээ сэрээцэн байх хэрэгтэй болчих таарад. Тэнгүүд айгүй хэцүү байдалд орчод байгаа. Тэгэхээр чи юу илээ? Харин тийм ээ. За яг энийг зохицуулах арга олно. Тэгнэ, шийдлийг нь олно. Тийм. Тэгээд ер нь бол сүүлийн дугаарууд дээр хүмүүс харж байгаа би нэлээд жоохон жин нэмсэн ба. Одоо хасцээ даал гэж батал. Гэтэ нэг тим юм байгаа. Одоо ингээд зарим найзууд надаа ингээд хэлэхдээ ингээд чи ингээд жингээ хасчаач тэгэх юм бол чамд амар олон сонголтууд гарч ирнэ. Залуучууд чиний араас одоо гүүн те эсвэл одоо чи одоо турхаахтай амар хөөрхөн бисэн байлаа шүү дээ гэдэг юм ярьдаг байхгүй. Яг тэрэн дээр надаа бол ингээд тэдний үг бол ингээд зүгээр миний чихний хажуугаар ингээд өнгөрдөг байхгүй. Би тэгэл араасаа залуучууд гүйлэхийн төлөө юм уу хин нэгэн залуутай унтрахын төлөө ч юм уу те эсвэл нэг тхийн төлөө турна гэдэг бол амар утгагүй асуудал санагддаг. Зүгээр би өөртөө л нэг тийм хөнгөн тухтай байвал окей тэрний төлөө турж болж байна. Эсвэл нэг хувц өмсгöd нэг надаа хайтаахан байвал те. Тэрнээс биш залуу таалагдах гэж турна гэж байхгүй шүү. Би зөвхөн таалагдах гэж жимд явдгүй шүү. Та нар. Гэтэ жимд яваад хэр нөлөөлж байна? Сексийн чи амьдрал дээр. Ойрд нэг сексиг байгаас урын мэдгүй байна. Би ч бас нөгөө юу нэг шалгаач. Ер нь бол хоол тэгээд юун дээрээ нойр дээр анхаарч байгаа би 9-10 маа гэж унтаал тэгэл. Амралтандаас нэр би чинь нэрээ зүгээр юм уу жаа. Им муугаг байгаа. Жохон бөөр тэгээд юу хотод үдцэн байгаа тэгээд имээ хүлээж байгаа. Хил гайлын асуудлаас болоод им маань яриг байгаа. Тэгээд имээ хүлээгээл тэгэл диеттэй юу хоолны дэглэм гэж нэг юу шүлмөл будаа. Угаасаа хувийн багш яваач учраас зааж явах тий. Дасглаа бол тэгэл хийгээл байгаа. Гэхдээ ер нь амралттай байгаад байгаа. Би ч одоо нэг ойрд ингээд хоолоо зохицуулаад, нойроо зохицуулаад, дасгалаа хөдөлгөөний хийгээд ингээд чи амар тийм эрүүл хэв маягтай яваад нь штэ. Тэгэхээр мэдээж сайнаар л нөлөөлөх бах тий. Тэгж бодож байна. Би л за ерөөл болтугай. Ерөөл Батбар шигэ. Ерөөл Батбар шиг. За ерөөл Бат. Болтугай гэж хэлдэг юм уу? Ерөөл Батбар шигэ гэдэг байхгүй. За ерөөл Батбар шиг. Тэгээд та энэ дээр бас саний юу байцгаан тэгээд өнөөдрийн бас ярилцсан сэдвүүд дээр бас өөрсдийнхөө төрж байгаа сэтгэлдлийг бас хуваалцарай. Тэгээд иймэрхүү байдлаар ингээд бас сонин сайхан мэдээ яриад бит хоёр ингээд суугаад хийвэл та нарт ямар байна бас тий. Сэтгэлээ хаваалцарай. Тэгээс муухай сэтгэлчүүл устгацна гэж. За тэгээд бас тий эрүүл мэндэд анхаарцгаарай. Эрүүл байх юм бол кекс эрүүл байна. Тэгээд олон оргазм үсэ та. Тэгээд энэ удаагийн дугаар хавлаа ингээд өндөрлөх үү. Тэгээ. За, бит хоёртай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Намайг хулан гэдэг. Би 23 настай. Хамаагүй хальтвал хатах шүү. Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм уу?